Семестр даалгавар хийн Монгол хэл одоо гэрийн даалгаврын хамгийн сүүлийн даалгавар өнөөдөр 4 өдөр гэсэн чинь 4 өдөр 4 хоног сайхан амархан за өчигдөр яхад бичлэг хийгээгүй гэж хэлэх үү хавид алхавцсан. Гэтэ би өчигдөр даалгавар хийсэн. Маргаашнаас даалгавар хийхгүй өөр юм хийхгүй. Маргаашнаас ингээд даалгавар хийхгүй дандаа ингээд өөр зүйл хийж хийн. Би нэгдэх өдрөөс дандаа даалгавар хийгээд явчихлаа. Нэгдэх өдрөөс эхлээд даалгавар хийхэд явчихлаа. Одоо хийцгээ одоо яг 1 минутээ ихэд даалгавар хий гэж хэлчих. Даалгавар хий. За би түрүү бичлэг хийхээс өмнө бүх юм анзаарсан. Тэгээд би уншиж уусаж юм ингээд одоо энэ 7 хоног дуусаад стеллаа да. Өглөө амар та 4 хоногийн дараа бичлээ. 1 2 3 4 өнөөдөр чи ямар өдөр болдог вэ? За ингээд юм аваад хийжээ. Би гинт хийжээ. Яах вэ? Тэт бэлтээ. Түрүүнийг энд нэг гүцэг юм байгаад энийг нэг хөө. Тэгээд би харуулахгүй. Яа. Хэрчиг л орчлоо. Okay.
гэртээ чид тамарчид хүч чадлаа сарав илүү сарав юм уу сарив дэлгэр ундаг саруулаар сарав тийм байна. За 3 дахь чиглэг орчлоо. 3 дахь чиглэг юу жаа. За зөв бичсэн үгийг олж дугуйлаарай. Уурсан хүй харвалж яач обэжээ тавтай штэ sorry атхан урсан битхэн урсан битхэн гэ би юм болов тэгж атхан би дөрөвдөг чиглэлд орчлоо. Дөрөвдөг чиглэл дараах үгсэн дахирах зургийг зураарай. Зураг зурах юм уу? За болооцтой. Зургийг зураарай. Дараах үгсэнд Нүүд татнаад байна. Давтах тэгээд өвдөг тэгээд дуртлаа зүү хатдаг. Зүү харагдуулаа. За бичлэг дууслаа.